ТV1 сэтгүүлийн шинэ дугаар худалдаанд гарлаа. Улс орны спортын салбарынхан нэгэн тугийн дор нэгдэж шилдэгэн шилдэгүүдэд тодруулж байгаа Олимпийн наадмын энэ л өдрүүдэд гоо сайхны Олимпик дэх дэлхийн мис тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа гоо бүсгийг уушигч тантай уулзалж байна. Баярмаа хэмээх эгэл жирийн энэ жүжигчин бүсгийн дотоод ертөнцөөр хамтдаа аялна. Гой шар мэдээ энэ удаад хамтлаг дуучдын уран бүтээлийн мэдээлэлээр ариун байна. Тодруулбал 15 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа номин тасгтынхны ээлжит бэлэг нь юу болохыг дэлхийн загварын тайзнаа Монгол бүсгүй хээлзэр алхах гайхуулах мажиалууд E-Sound хамтлагийн 2 дахь тоглолтын тов баттай болсныг мөн дуучтаар бага бүрдүүлсэн кино туу удахгүй нээлттэй хийхийг цалинтай реалити шоу зэрэг сонирхол татам мэдээлэлтэйгээр танд хүрч байна. Гэр бүлийн үнц нь булангийн энэ удаагийн зочноор улсын Дөөр бүжгийн Эрдмийн театрын ерөнхий удирдаач урлагийн гавьяа цэцгэлтэн Туулаа хүүгийн халуун амбал урагдлаа. Унших зүйлтэй, ухааруулах хувьдастай болон энэ удаад ч гэгээлэг бүхнээр цалиган байна. Сэтгүүлийн өнгө төрхийг нийтлийн бодлогоор илэрхийлдэг энэ сэдвэр болонд сэтгүүлч ууган цэцгийн өөний ихэн таньдаа нийтлэл танд хүрч байна. Өвөг дээцэс минь уламжлагдсан ирсэн ёс заншил энэ цагийн нийгэмхний жудаггүй зангаар сүйтгэгдэж байгааг сэтгүүлч хөндөжээ. Та ч гэсэн асуудлын гарцад хамтдаа нэгдээрэй. Лондоны тэнгэрт эх орныхоо далбааг мандуулж төрийн дуулаа ашиглуулах чөлөөт ихний бэлтгэл сургуультаас бэлтгэсэн сурвалжлага, Олимпийн наадмын цаг үеийн мэдээлэл, онцлог үйл явдлын томыг спорт болон гац толдорой. Энэ мэт эмэгтэйчүүд, эрчүүд, хүүхдүүдэд зориулах булан бүхэн цоо шин мэдээлэлээр дүрэн танд хүрч байна. Мөн шин 7 хоногт Монголын болон Оросын онцлог сувгууд танд зориулж ямар хөтөлбөр бэлтгэснийг өрн дорны зурхайн зурлаг энэ өдөр онч үгийн хамт толдог хараарай. ТV1-оос шинэ сонирхолтой цэгцтэй мэдээлэл та авч чадна.